аж ахуйн салбарт үр бүтээлтэй ажиллаж 2025 онд төр засагтан хөдөлмөр зүтгэлэн үнэлүүлж Монгол улсын авраг малчин хэмээх алдар хүндтэй цолны эзэн болсон Хэнтэй аймгийн Дархан сумын дотор улгуугийн малчин Нямбуугийн төв жаргал Ямбжовын мөнх туяа нарын медалга наадмыг толилуулан хүргэж байна. Алхая. Бүгдийн исэн тавхантай маш баярлалаа. Нийтдээ ахын дүүстэй. Тэр зооны сайхан надаараа. Тэр баярлалаа нөлөөлсөн. Хэстэн яа. Баярлалаа тавхантай сайхан надаараа. За ингээд өнөөдөр энэ хүү Дархан хамтын хоймор сайхан насаа дараа удаа ийм харган ногоон дотор гэрний хан хөвөн нутгийн домоодын адас хадаа дэрэнсэн хүндэт сайхан ахын үлгэр хуримжуулаад Монголын авраг малчныхан медаль наадмыг хийж байгаа хүн дэргэл мөнгөтэй надаа ахин баяр хүргье. Эцэг тархины хошууны гаралтай эцэг хааны нутгаар сүрсэлтэй Монгол улсын авраг малчин Нямбуугийн хүн дэргэл мөнгөтэй нарийнхан намтрыг тавхиндээ төлөвлөсөн үеэрс маань Улс аймгийн Дархан сумын цагаан дүнгэл гэдэг газар 1974 онд Нямбуугийн өвгөн хүү болон мэдээсэн. Аав ээжийн гар дээр багнасаа өнгөрөөж Дархан сумынхаа 8 жилийн сургуулийн түргээд Улаанбаатар хотод техник university сургуулийг махан бүтээгдэхүүн нэмэрчээр төгссөн байна. За 1996 онд Ямбжовын мөнхтэй гэр бүл болж Дархан сумдаа мадлан амьдралын гараараа эхлэж нэг хүү хоёр охинтой өнөр охин сайхан амьдрах байгаа ийм сайхан залуу малчин ирүүлээ. За манай Ямбжовын мөнхтэй маань 1974 онд Улс аймгийн Дархан суманд Ямбжовын дадаад хорхон болон ирсэн. За мөн банасаа ээжийн гар дээр өнгөрөөж Дархан сумын 8 жилийн сургуулийн төгсөө. За дүүргэрэл мөнхтэй янарваа 1996 оноос гэр бүл болоод малчин болсон цагаас маш олон амьдралуудыг он жил дараалан гаргаж олон хүмүүний төлөвлөлөн малж өнөөдрийн энэ сайхан алдар хүндтэй гавьяа бүтээгээд бид бүхнийг энд хуран жуулуулж баярлуулсан хэмжиж байгаа юм. 2006 онд манай Хэнтэй аймгийн Дархан сумд дотор уулыг бас маш шилжүүлж манай нутгийн сайхан хоймор нутаг болох дараа болон харны хоолой гэх энэ газруудаар одоо онцлог биш. Тэмээ зүргээ илүүтэй олноор одоо өсгөн үржүүлж Дархан хамтын хатад өгөө Хэнтэй аймгийн хамгийн олон тэмээтэй аймгаар 2015 оноос хойш тасрахгүй 10 оноос хойш тасрахгүй 15 жил Хэнтэй аймгийнхаа хамгийн олон тэмээтэй томаар тоолуулж байгаа. Тэр дундаа манай баг хамгийн олон тэмээтэй. Энэ хамгийн олон тэмээний эзэн нь манай улсын авраг малчин төв жаргал маань юм аа. За 2011 онд Нямбат малчин, 2012 онд Сумын малчин. За тэгээд 2025 онд Монгол улсын авраг малчин тэмээг ирэх мөнгөтэй сайхан толыг хөрсөн. Энэ сайхан ажилсаг хөдөлмөрч олон түмний төрчилөн мандайсан үлгэр дуурайтай залуу малчин гэрүүл юм аа. Тэгээд энэ хүндэтгэлийн хоймор Хэнтэй аймгийн Дархан сумын засаг дарга бас таны хүндэтгэн өрж байна. За Улсын авраг малчин хэмээх хэрхэн золыг өргөсөн төв жаргалах мөнгөтэй эгч хоёртоо цаашлих нь ажил амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн өрөө. Өнөөдөр 93 наадам гэж байдаг бол 94 наадмыг зохион байгуулж энэ сайхан медаль наадмыг өргөн дэлгэр зохион байгуулж байгаад нь бас таатай байна. Боржигны нутгийн голомт болсон энэ боржигны талаас Эрсний жойномын авчиг чигсэн энэ талаас Монгол улсын авраг малчин төрж байгаад би бас их өөрийг бэлгшээж таатай хүлээж авч байгаа. Ингээд атомын хойморт энэ хотод сайхан наадаараа гэж нутгийн ахын дүүс та бүгдийг хүсэн өрөөё. За баярлалаа. За төв жаргал манаас нэг сонирхолтой юм болохоор сургууль багтаа маш сайхан зурдаг бичдэг юм авьяастай
За бүлэгмийн зөвлөлийн гишүүн сургуулийнхаа одоо олон нийтийн үйл ажиллагаанд илүү сэтгэлтэй оролцдог ийм хүүхэд байсан юм байна. За тухайн үедээ болоод бас тэмээн одоо хаашилбар хийж дандаа тоглолдог. Тэгээ ирээдүйн энэ сайхан одоо бас малчин болох тэр дундаа бодоо юм аврах тэмээчин болох энэ сайхан зам мөрөө гэрэлтүүлэн одоо бага наснаасаа зөвнж явжээ гэдэг нэг ийм сонирхолтой бас түүхийг та бүхэндээ дуулахад бас таатай байна. Тэгээ 2011 онд намайг багийн цэгтар байхад төвл жаргаж маань мянгалт малчин болж байсан. Тэгээ тэр хугацаанаас хойш маш олон амжилтыг үзүүлж 2016 онд сумын сайн малчин, 2019 онд алтан батганы эзэн бас болж байсан. За мөн одоо 2016 онд Дархан уус хоршоо гэж хоршоог одоо бас байгуулж малчтаа бас түүчээсэн ажиллаж ирсэн. Эрүүл мэндийн байгууллагууд эсрэлзэх соёлын төв, Хинти аймгийн засаг даргын хамгийн газар, Дархан сумын засаг даргын хамгийн газар гэж маш олон байгууллагуудтай нийгмийн хариуцлагынхаа хүрээнд одоо өнөөдрийг хүртэл маш олон жил хамтран ажиллаж байгаа бас ийм нийгмийн манлайлагч хүн юм аа. За тийм болохоор энэ олон одоо байгууллагуудын хүмүүс манаас хараахан ирж амжаагүй ирсэн байсан юу хийх боломжтой учраас боломжийг ашиглаад энэ бүх одоо албан байгууллагуудын хүмүүсийн өмнөөс мөнгө таяа төвлөрөх баяртаа бас талархал илэрхийлье. За тэгээд мөн маш олон малчтыг туслах малчнаар авч малжуулж ирсэн. Тэгээд энэ хэдийгээр өөрийнх нь одоо төвж жаргал маань өнөөдрийн энэ Монгол улсын авраг малчин хэмээх эрхэм хүндтэй алдрыг хүртэх, энэ хүртэл энэ сайхан амьдралыг зохицон бүтээхэд энэ олон туслах малчид маань надад маш их бус дэмий хүргэсэн учраас та бүхэндээ талархаж байгаа шүү гэдэг сэтгэлийн илэрхийллийг хийсэн учраас би өнөөдөр энэ сайхан хүмүүсийн нэрийг бас дурдъя. Амгалан ганц үг, аж жаргал, их түшүүн, Болбаатар, Лодон ганц үг гэсэн энэ сайхан одоо 7-8 залуу гэр бүлүүдийг төвж жаргал маань хажуудаа туслах малчдаар авч ажил үйлсээ одоо дэмнүүлэн бас хамтран бүтээж малчууч ингэж сайхан үйлдэл бол хийж иржээ. Дээрээс нь миний өөрийн мэдж байгаагаар бол нөгөө аймгийн маань шилдэг сум шалгаруулах намрын байр үзэсгэлэн бодлоо жил болгон Хинти аймгийн төвд болдог. Энэ Хинти аймагт болох одоо шилдэг сум шалгаруулах намрын байрын үзэсгэлэн бодлоонд бол манай төвж жаргал маань тэмээн зэрэг ундаг хөсөлтөйгөө очиж Монголынхан одоо энэ сайхан өв соёлыг түгээхэд маш их хувь нэмэр оруулдаг. Мөнхтөө маань ингэний ормыг цагаан идээтэйгээ очдог. Энэ хөрөнд маань одоо энэ сум орон нутгийн олон үйл ажиллагаанд маш сайхан хувь нэмрийг оруулж түүжээд мандалдаг гэр бүл байгаамаа. Энэчээс энийг бас тодорхой дурдах зүйтэй баха. Төнгөлөг зинхэр хэрлэнгийн хөөнө хуран чуулсан 5 бүхнийхээ самрыг аюулгүй өршгээр бас мэдах ёстой. Энэ хүү хүндэтгэлийн алтан хоймроо залуу дуучин Ууган Батын мөнх өндрхийга өрн залъя.
Завхан сумын унган Хинти аймгийн Дархан сумын сургууль энэ сайхан залуу малчид Улаанбаатар хотоос Ус аймгийн Завхан сумаас олон сайхан хүндэтэй зочид хүрэлцэн ирснийг та бүхэндээ сонирхуулахад таатай байна. Улаанбаатар хотоос Монгол улсын гавьяас багш шинжлэх ухааны доктор Сэрэнгийн Эмгэрэл гэдэг эрхэм хүндэтэй зочин хүрэлцэн ирсэн байна. Ямун Монгол улсын боловсролын тэргүүний ажилтан Алтан гадуур хөдөлмөрийн гавьяаны Улаан түүхийн одон Намжигийн Дулмаа хэмээх хэвэн сайхан хүндэтэй зочин хүрэлцэн иржээ. Замун Улаанбаатар хотроос Борногийн Бямцоо, Борногийн Эрдэнэцоо Тэгмэдийн Зогтбаатар гэмээх эрхэм хүндэтэй сайхан зочин хүрэлцэн ирсэн байна. Уран аймгийн Завхан сумаас Түүжрлийн мам том авах Бадахуугийн тэр шимэх эрхэм сайхан хүндэтэй сайхан хүрэлцэн иржээ. Баатрын их туяа хэмээх хэвэн сайхан хүндэтэй зочин хүрэлцэн ирсэн байна. За манай Мөнхтөгийн наг сайхан Бямбажовын Ганбаатар том эгч Бямбажовын Самбуугийн тэргүүний ажилтан Бямбажовын Наран нэмэх гэдэг эрхэм хүндэтэй сайхан хүрэлцэн иржээ. Замун Улаанбаатар хотоос Бүрийн цогцол маань Галбан даваагийн 100 эрхэм сайхан хүндэтэй зочин хүрэлцэн ирсэн байна. Мөн хүндэт зочин Чимдийн Оюнбаатар. За манай Оюнбаатар зочин маань бол Алтан гадуур хотын төрийн албаны тэргүүний ажилтны эрхэм сайхан хүрэлцэн иржээ. За мөн Гоожовын Цэцэнбэл, Цэрэнбатын Цэрмаа, Танаа сүрэнгийн Цэрмаа, Бямбажовын Цэрмаа, Гэмплийн Хундгаа, Сэдэдийн Балдан Цэрэн гэр бүл хүүхдүүдийн хамт Цагаан хүүгийн Бямба, Даваадөржийн Ган зориг, Тангадын Оюунбаяр, Тангадын Долгормаа, Тангадын Амар Баясгалан, Савгийн Баттөрж, Даваагийн Олзод, Бамбын Бямцогт, Борногийн Эрдэнэцэг, Тав сүрэнгийн Дашням, Ихэд сумаас Баянбатын Баярбат, Улаанбаатар хотоос Үржовын Хант сүрэн, Нэгмэржовын Алтан цэцэг, Авир мэдийн Отхон, Ширвийн Буян жаргал гээд маш олон хүндэтэй зочид хүрэлцэн ирсэн байна. За тэгээд энэ хүү дэлгэр наадмынхан хоймор Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Дорж сүрэнгийн Бэрмэлээ савгийг өрн залъя. Толгодон үцэгдээ зүсрэх бороотой тэнгэрэн нэрэлзаа санаахад салхин үнэрсээ сахидын арааголохоо нүдмэстэйн дэмний тмаалоо Oh
Мялалга наадмын хүч түүхийн барилдаанд Дундгой аймгийн Баянжиргалан сумын яриад аймгийн зан Наранбаяр, Дундгой аймгийн Баянжиргалан сумын яриад аймгийн Харцаг Од сүрэн, Ховд аймгийн Дөргөн сумын яриад аймгийн Начин Буян тогтох, Хэнти аймгийн Бороондор сумын яриад Боржигэн дэвжээнүүх сумын зан Алтан дөш нараар магнайлуулсан аймаг сумын цолтой болон залуу хүчит 32 бүх зодглон барилдлаа. За Дундгой аймгийн Баянжиргалан сумын яриад аймгийн зан Наранбаяр, Хэнти аймгийн Бороондор сумын яриад Бороондорын Боржигэн дэвжээнүүх сумын зан Алтан дөшөөр 3 давлаа. За онгодод түрээд бүхэн Мялалга наадам зориулсан урдан даагны уралдаанд газар газраас үгсэн алтан туурд 29 шамт төлөв бүртгэж гарааны 6 дээрээс нийгэм зэрэг хэрэгжих мөчийг тав хүндээ харуулж байна. Хэрлэн голын урд төвөө зараа булангийн торгоногоон дурцэг хөндлөнгийн тоосгүй хөлөг мөрөн уралдаж баймар хүнтэй сайхан талмастай та. Заман ч мөн сайхан юм аа. За урдан даагны уралдаанд 10-ийн багцаанд яваа даагнуудыг тав хүндээ харуулж байна. Сайхан шараг даах, сайхан зээр даах 9-10-ийн багцаагаар явж байгаа бол урдан даагны уралдааныг Гомсөмбөр аймгийн Сөмбөр сумын уяач Сүгэрдний хурдан eel даах өнгөлөөд гараад ирсэн байгууллага аман үзүүн дээр Хэнти аймгийн Дархан сумын доктор уулгын залуу уяач Сүрэн живийн Болор утын хурдан хүрэн даах аман үзүүн дээр Айргийн 3 дээр Хэнти аймгийн Дархан сумын доктор уулгын залуу уяач Инхмэндийн төрүүлтийн хурдан онгор даах Айргийн 3 дээр за 4 дээр Хэнти аймгийн Дархан сумын уяач Төр тухтын хурдан eel даах Айргийн 4 дээр Айргийн 5 дээр 263 номертой мөрдсөн Гомсөмбөр аймгийн Сүмбэр сумын уяач Батцолбоогийн хурдан eel даах Айргийн 5 дээр өнгөний 5 даагыг та бүхэндээ харуулж байна. За Айргийн 5 дээр хурдан eel даах Төв аймгийн Батцөмбөр сумын уяач Батцолбоогийн хурдан eel даах юм байна. За өнгөн дээр Гомсөмбөр аймгийн Сүмбэр сумын уяач Сүгэрдний хурдан eel даах өнгөлөөд гараад ирсэн. Аман үзүүн дээр Хэнти аймгийн Дархан сумын залуу уяач Сүрэн живийн Болор утын хурдан өрн даах аман үзүүн дээр Айргийн 3 дээр Хэнти аймгийн Дархан сумын уяач Төр тухтын хурдан eel даах. За аман үзүүн дээр Сүрэн живийн Болор утын хурдан өрн даах бол хэдхэн хоногийн өмнө зохион байгуулагдсан
дотор уулгын өдөрлөг зориулсан хурдан даагны уралдаанд төрөө магнаа болж торгон жолоо өгүүлсэн. За өнгөний 3 даагийг та бүхэндээ харуулж байна. Энэ сайхан тал нутагтаа Эрдэнэт мал сүргэн адгуулж, өсгөн үржүүлж, Монгол улсын авраг малчин өргөөр тодорсон Ямбогийн төв жаргал Ямбчуугийн мөнх туяа нарын медаль наадам зориулсан хурдан даагны уралдааны та бүхэндээ харуулж байна. Өнгөний 3 дааг Зүгүртний хурдан дааг, Хэмтэмгийн Дархан сумын уяач, Төр тухтын хурдан дааг, Сөрөнжөөгийн Болор хотын хурдан хурдан дааг, Инхмэндийн төрөлтийн хурдан хонгор дааг. За номергүй хүүхэд унсан хурдан дааг бол Туу аймгийн Баян жаргалан сумын уяач, Баяр тухтын хурдан дааг. За сайхан хул дааг бол Хэмтэн аймгийн Дархан сумын дотор уулгын уяач, Цогтгүүгийн хурдан хул дааг 6 дээр яваа. 61 номертой сайхан зээртэй бол Говьсөнбөр аймгийн Шивэ говь сумын уяач Эрдэнэбаатарын зээр дааг. За 6 руу шахаад гараад ирсэн. За зээр даагны хөлж ус 50 юм аа. За Цогтгүүгийн хурдан хол дааг. За сайхан цоохортой бол Говьсөнбөр аймгийн Шивэ говь сумын уяач Бүрэн төгсгийн хурдан цоохор дааг. 7-гийн багцаар ороод ирлээ. Хэмтэн аймгийн Дархан сумаас сумын дотор уулгаас олон сайхан алдартай сууднууд төрөн гарсан байдаг. Үүнээс дурдвал төрийн сонирхолд яруу найрагч Ирэмчний чанам ардын бэлэг зүүж өрөөлж магтаалж Афган жамбал гэсэн алдартай сууднууд төрөн гарсан байдаг. За Говьсөнбөрийн Шивэ говийн Эрдэнэбаатарын хурдан зээр дааг 263 номертой Төв аймгийн Батцэнбөр сумын уяач Батцолбогийн хурдан дааг 6 дээр өнгөний 6 даагийг та бүхэндээ харуулж байна. Зүгүртний хурдан дааг өнгөж бол хамаа үзүүн дээр Хэмтэн аймгийн Дархан сумын уяач Төр тухтын хурдан дааг хамаа үзүүн дээр. Сөрөнжөөгийн Болор хотын хурдан хурдан дааг хамаа үзүүн дээр. За Зүгүртний хурдан даагны хөлийг нэр жаахан содраад аргашаага 4 рүү ороод ирлээ. Төв аймгийн Баян жаргалан сумын уяач Баяр тухтын хурдан дааг Айргийн 3 руу шахаад ороод ирсэн. За даагч хөлийн тавилт цайхантай алсын бараа ширтээ өнөөдрийн уралдаанд дээгүүр уралдаанууд дамжиггүй байна. За хурдан даагны уралдааныг Хэмтэн аймгийн Дархан сумын уяач Төр тухтын хурдан дааг өнгөлөж гараад ирсэн бол Айргийн 5 дээр Хэмтэн аймгийн Дархан сумын дотор уулгын уяач Инхмэндийн төрөлтийн хурдан хонгор дааг Айргийн 5 дээр байна. Өнгөний 5 даагнаас шилдээгэн уралдаан гарах дамжиггүй. За Зүгүртний хурдан дааг хөлийнх нь жаахан сулдраад аргашаага 5 руу ороод ирсэн бол 4 рүү төрөлтийн хурдан хонгор дааг 4 рүү шахаад ороод ирсэн. За өнгөн дээр Төр тухтын хурдан дааг өнгөн дээр Төв аймгийн Баян жаргалан сумын уяач Баяр тухтын хурдан дааг хамаа үзүүн дээр. Хэмтэн аймгийн Дархан сумын дотор уулгын залуугай Сөрөнжөөгийн Болор хотын хурдан хурдан дааг Айргийн 3 дээр. За хурдан дааг бол яалтгүй хурдан даагаа. 5 сар зохион байгуулагдсан 70 жаргалангийн 70 капд Айргийн 4 дурдсан. Эдгээр хоногийн өмнө зохион байгуулагдсан дотор уулгын өдөрлөг зориулсан хурдан даагны уралдаанд төрөө магнаа олж торгон жолоо өгүүлсэн. За өнгөний 3 даагнаас шимттэйгэн уралдаан гарах юм бол дамжиггүй. За Сөрөнжөөгийн Болор хотын хурдан хурдан даагийг Сөрөнжөөгийн Болоржин охин дурдлуулж байна. За барай бол нэгнээ төгссөн байгаа. За километр эрттэй зай бол үлдсэн баг. Барай бол тунд өгсөө. Өнгөний 3 даагнаас шилдэг уралдаан гарах дамжиггүй. За арын даагнуудаас бол 200 м эрттэй салчихсан. Өнгөний 3 дааг бол за өвчүүрлөөгөө нэлээд шахаж уралдах нь дамжиггүй. За 5 6 7-гийн багцаан дээр явж байгаа даагнуудыг та бүхэндээ харуулж байна. Инхмэндийн төрөлтөй хурдан хонгор дааг
Айргийн дөрөвдөр явж байгаа. За ингээ ордон даагны уралдаанд Хэнтэй аймгийн Дархан сумын дотор улгийн залуу яаж Сөрөн жуйн Болор хотын уралдаан онгордаа дөрөв мөнгө болж торгон жолоо өргөсөн бол Дархан сумын уяач төр дотгийн уралдаан хийдэг хамаа үлцүү Айргийн 3 Хэнтэй аймгийн Дархан сумын дотор улгийн залуу яаж төр улдын уралдаан онгордаа Айргийн 4 Төв аймгийн Баян Жаргалан сумын уяач Баяр тогтын тэгэхээр Айргийн 5 Говьсөнбөр аймгийн Шивээ говь сумын уяач Эрдэнэ Баатрын зээрдээ хурдлан ирж хурсан олноо баясгалаа. Хаалга наадам зориулсан хүч түүхийн барилдааны 4-ийн даваа. Хүч түүхийн барилдааны 4-ийн даваанд Дундгов аймгийн Баян Жаргалан сум яриад аймгийн зан Наранбаяр, Ховд аймгийн Дөргөн сум яриа сумын зан Мөнхөттэй. Дундгов аймгийн Баян Жаргалан сум яриад Аварга Мэднэмрийн дээд сургуулийн багш тасгалжуулагч аймгийн Харцгоод сүрэн Хэнтэй аймгийн Дархан сум яриа сумын зан Ням үгний Идэр Баттай. Оноолтарсан бөхчүүд хүч үзэн барилдаж байна. Улаан зодог цэнхэр шуудагтай бөхөл бол Дундгов аймгийн Баян Жаргалан сумын яриад Аварга Мэднэмрийн дээд сургуулийн багш тасгалжуулагч аймгийн Харцгоод сүрэн цэнхэр шуудагтай бөхөл бол Хэнтэй аймгийн Дархан сум яриад сумын зан Ням үгний Идэр Бат. Хоёр бүх толгойхон урж эхэллээ. За сумын зан Мөнхөт аймгийн зан Наранбаяр нар зүүн талаараа золгоод барилдаан үргэлжлэн явагдж байна. Сумын зан Мөнхөт шахад татлаам их дутуудсан. За дахин шахад татаад нэлээн дээр өргөж гаргаж ирээд мэхэн даалгалаа. Ховд аймгийн Дөргөн сум яриа сумын зан Мөнхөт, Дундгов аймгийн Баян Жаргалан сум яриад аймгийн зан Наранбаяр байлаа. Сумын дотор улсын багийн харьяат улсын аварга малчин Төв Жаргал Мөнхтэй нарын цолны медалаа наадам зориулсан хурдан соёолын насны мартын уралдаанд Хэнтэй аймгийн Дархан сумын Идэр төрийн халтар Аман хүзүүд Говьсөнбөр аймгийн Мандаваатрын халтар халзан Айргийн 3 Хэнтэй аймгийн Дархан сумын Болор Дэлгэр хаан сумын Болор элдний хүрэн Хэнтэй аймгийн Баян мөнгө сумын Отхон жаргалын зээл Инээ мардын эрхэм байдлыг аслангийн сүртэй арамгийн шинжтэй Хонсон бүрөө шуута хордоо тарган нууцанда хордоо шинжин марванда Боён шинжин сүүлэндээ бушуу түргэн сагганда Думбураа хамартай дурам харлудтай Хөндөй чинээ чайжтай хөвөн нэнгүн дохонтой хөнгөн жаахан хүүхэдтэй Нар саран дөрөөтэй навчин сайхан эрвэлжтэй Бөөрөнхий чулуунд бүдэрдэггүй бүргөж шуугунд гүйцэрдэггүй Хавтаа жолоонд халтардаггүй харийн дайсан баригчгүй халтардаггүй урдан хүлгээ Алтон толур магнаагаран агари салхийг аран дэгдэж алаг хоёр нүдээр алсын бороо ширтэн дэгдэж уртун нуруу харин дэгдэж уужим хүндийг туулан дэгдэж Төмөн хүлгийнхаа дундаа төрүүлэн ирж эзэн хүнийхэн итгэлийг олж улсын хүүхдийнхээ урмыг сэргэж Уяагаран дэвхдэг улмааран төрүүлдэг асар болгоны үүдэн дам татуулан золдуулагч найр болгонд магтуулагч наадам бүхэн төрүүлэгч тод магнаа торгон жолоо хонгийн зүгүр хулангийн тоос түмний их хүлгүүдээ Мелалга наадам зориулсан хурдан соёолынгийн уралдаанд Алтан туурд 25 соёолын бүртгэгдэж уралдааны замд гарснаас төрөө магнаа явуулж торгон жолоо өргүүлсэн Идэр төрийн халтар Аман хүзүүнд Говьсөнбөр аймгийн Мандаваатрын халтар халдсан Айргийн 3 Дархан сумын залуу яаж Отхон жаргалын бэлгүүн дэшийн зээрд Айргийн 4 Хэнтэй аймгийн Дэлгэр хаан сумын Болор эрдний халтар Айргийн 5 Хэнтэй аймгийн Баян мөнгө сумын уяаж Отхон жаргалын зээрд нар хурдлан ирж хурсан олноо баясгалаа. Хурдан соёолынгийн уралдаанд таны үеж соосон халтар зүсмийн хурдан хүлэг төрөө магнад хурдлан ирсэн тул өргөмжлөл мөнгөн шагналаар шагнаж урамшуулв.
Хэнти аймгийн Дархан сумын дотор улаг баг 2025 оны 8 сарын 18. За Монгол улсын авраг малчин Эмбөгийн төв жаргал мөнгөтэй нарын тоглоомын медалыг наадам зориулсан хүнсний шагаан харваа шилдэгүүдэд тодруулжээ. За нийт 14 харваач хамаад мэрэгдээ сорьслоо. 20 суманда 19 онд 1-р байрлуулсан Дархан сумын 2-р өгийн харваач Баттар. Товсумбөр аймгийн харваач Доржигжид 2-р байр. 3-р байранд Дархан сумын 1-р өгийн харваач Хамбын бил. Ихэд Монгол улсын Хэнти аймгийн Дархан сумын харьяа улсын авраг малчин төв жаргал мөнгөтэй нарын медалыг наадмын даган насны мордын уралдааны айлгийн Хэнти аймгийн Дархан сумын Голорватын хөрөн Хэнти аймгийн Дархан сумын төр тогтхын хэр Хэнти аймгийн Дархан сумын төр улдын буурал Төв аймгийн Баянжиргал сумын баяр тогтхын хэр Ховсумбөр аймгийн Шивээговын Эрдэнэбаатарын Жээ тавтан инээ мардын эрхэм байдлыг уйларсангийн сүртэй арамгийн шинжтэй Ховсумбөр шуута хордоо тарган уулцандаа хордоо шинжин варуундаа уян шинжин Сүүлэндээ ушуу төргөн сагнандаа дунгийн бүрээ хамартаа дурм харнуудтай Хүндээ чиний чаачтай хөвөн нэнгэн дохонтой хөнгөн жаахан гүгдтэй Марсаран дөрөтэй навчин сайхан өрвэлжтэй борон кич олон бүдэрдэггүй Бүргөч овонд гүцэгдэггүй хавтгаа чолоонд халтэрдэггүй харин дайсан наригдгүй Халтэрдгүй хурдан гүлгээ Алтон толоор магнаагаран агаарын салхийг яран дэгдэж алаг хоёр нүдээрээ Авсын бороо ширтэн дэгдэж уртан нуруу хараа дэгдэж Уужим хөндийг туулан дэгдэж төмөн хөлгийн халундаа төрүүлэн Эзэн хүний хаан итгэлийг олж улсан хүүхдийн хаан урмыг сэргээд уяагаран дэвхүйдэг удамаараа төрүүлдэг асар болгоны үүдэн амдат дуулан цавлуулагч найруулган магтуулагч наадам бүхэн төрүүлэгч тод магна торгон жолоо хонгийн зөвөр холонгийн тоос төмнөх хүлгүүдээ За Баяндаг Хойсумбөр аймгийн Сүмбэр сумын Гамболтын сааралдаг За хүүхдүүдийн төв асрын баруунтлын машины үүднээс ирж хүүхдийн билег аваарай. За Баяндаг Ояж Гамболтын саарал Ямартай За
ингээ Монгол улсын авраг мостын Эмбүүгийн төв жаргал ах юм. Хөргөмж медаль мөнгөн шагналаар шагнав. Хинтээ дархан дотор болог баг. 2025 оны 8 сарын 18. Нэргүй мэрэг Батөрхөн баярлалаа. Бас өсвөрийн улсын авраг болсон байгаа энэ жил. 20 сумда 19 онд төрүүлжээ. За 2-р байр Монгол улсын мэрэгэн Торж Жигжиг 20 сумда 18 онд 2-р байж байжээ. Баяр хүргэе. Оргад авах батгүй байж. За 3-р байр Дархан сумын 1-р-ийн залуу орооч Камбингийн бэлгүүн төр 20 сумда 18 онд Торж Жигжигтэй сум уралцаа. За 3-р байсан Батөрх бэлгүүн төртөө баяр хүргэе. За 10 цагийн тосол гурван дөрга. Годараа. Алга наадамд зориулсан аймаг сумын цолтой болон залуу хүчит 32 бүхий барилдаан Тэнтэнгийн Дархан сумын яриа сумын зан Ням угны Идрот төрүүлж Ховд аймгийн Дөргөн сумын яриа сумын зан мөн хот үзүүллээ. Энэсээ танилцуулъя. Хөргөн хөндөд өдөр тоноо Монгол улсын авраг элчин Эмбүүгийн төв жаргал Тэмбжгийн мөнгө төвөөрийн медаль наадмын хүчнүүдийн барилдаанд амжилттай барилдаж түрээсний дэв 20 жилийн медаль мөнгөн шагналаар шагнав. Таныг Монгол улсын дасаа цагаан хэмээр өнөд үеэс авчаа. Тэнтэнгийн Дархан сум дотоордог баг 2025 оны 8 сарын 18-нд жаагаадаас үүсгэж манай Шүнген дөрөв чалгасан хүчтэй маань ирж шагналаарай. Олон сайн барилдаар улсын цолон хүрээрээ. Улсын цолон хүрээрээ. Баяр наадмын үйл ажиллагаанд зориулж өсвөрийн 32 их зодглон барилдсанаас Хинтээ аймгийн Дархан сумын яриад өсвөрийн залуу Хөлзий жаргалын Очирбат төрүүлж Хинтээ аймгийн Дархан сумын яриад өсвөрийн залуу Гэгээн бэлэг үзүүлдэж мөн өсвөрийн залуу Оюун болдын Төрмөнд өсвөрийн залуу Намуун чанарын самбуу очирнаар их шүүгийн дөрөвт тус тус шалгарлаа. Өсвөрийн сурын 10-нд медаль тойрон шалгарсан харваач дэрж шагналаа аваарай. Спортын мастер Ганхигийн
нарманд хараач маань хоригдсанаас 11 онлоноор хоёрдоор өрнөжсөн байна. Нарманд хараачаа энэ төлөвлөлийн хамрын галжин жамын ихтэй сонин хараа дөрөвдөр таньсаа завхан аймгийн дөрвөлжин цамын харьяата залуу хараач хордогийн мандмар хараач маань хоригдсанаа 5 оноор өргөөр өргөжсөн байна. За ингээд дөрөвдөр өргөжсөн мандмар хараачаа сүндэгийн хамрын өргөж байна. 양치부키 버린 사랑의 샤리티 Монгол улсын аврагчийн төв жаргал мөнхтэй норман гардаг байна гэдгээр хүндрэлтэйгээр сануулсан. Harrachidan бүгдээрээ хадан хадагчдаар баяр хүргэе. Өрөн сайхан төвийн харьяата хичээл спортохороо изүүхэмэргийн хөдөлгөөний хараач Америкийн мөргийн спортын мастер саядаржийн гантуя хараач маань 29-наас 13 оноор гудгаараа өргөжсөн байна. Гантуя хараачига хөдөлгөөний хамар өргөжлөө. Хүрдэж одоо түүний төрсөндөө Нямбогийн Батболго ах маань одоо сумын сайн малчин цэглийнхөө шагналыг гардаж авахд бэлэн болсон байна. Ингээд сумар нутгийн өдөрлөгөд шагналыг нь гардуулахаар үлдсэн ирсэн байна. За бүгдээрээ хадун хадагчдаар баяр хүргэе. Батцамжийг уншиж танья Батцамж. За Батцамж маань одоо Нямбо Гуайн гадоодноос сумын авраг малчин хэмээх эрхэм хүнтэй цолыг үлдэж байгаа байна. Ингээд та бүхэндээ Батцамжийг уншиж сонирдуулъя. Дөрөвдүгээр малчин Нямбогийн Батцамж танд Мадаж охин залбирт олон жил өөр бүтээтэй хөдөлмөрлөж уянт мас дүргээ өсгөн ашиг шимийг нэмэгдүүлэн уламжлалт малч ухаан арга зуршлагаараа манлайлан орон нутгийнхаа хөгжил дэвшилд бодит хавь нэмэр орсныг таниулж сумын авраг малчин өргөсөн тул Батцамжид 5 эрдэн томоолов. Итэмгийн дахин сумын иргэн төлөвчдийн бүрдэн дарга ээж хүлэн гэрэл дархан сумын засаг дарга Батцамж гэсэн. Өндөр дэмжлэгээр Монгол улсын аврах хэмээх одоо эрхэм мэдтэй цолныхоо медалыг хийж байгаа. Одоо төв жаргалахынхаа төрсөндөө Батболго ахтайгаа тав уулзаж байна. Ингээд баяр наадмын сэтгэлдээс уулзсан уу. За баярлалаа. За өнөөдөр Монгол улсын аврах эрхэм хүнтэй шагнал аваад өнөөдөр төмөн олноо цэнгүүлээд сайхан баяр наадам хийж байгаа ах эгчтэй баярлалаа. Энэ наадамд хүрэлцэн ирсэн Дархан сумын гайргэд болон бидний ах トゥ өнөр Улаанбаатараас хүрэлцэн ирсэн ах トゥ өнөртэй маш их баярлалаа. Миний ах эгчээр бол одоо мундаг хөдөлгөөнч хүмүүс ээ. Одоо 2006 онд улааны захиалгаас Дэмгийн Дархан сумын үзрээд Дэмгийн Дархан сумын дотор болдог тариалагдаад энэ
одоо 19 жил мал маллаад одоо алтан бодхны эзэн гэдэг эрхэмтэй нэр шагналыг 2000 хэдэн онд авсан? 21 онд авсан. 23 онд авсан. За тэгээд одоо энэ жил 25 онд Монгол Улсын аврах хэмээн эрхэмтэй сайхан шагналд хүрсэн. Ах өвчөөртөө үнэхээр их баярлж байна. За битэр хийсэн хуйлгана. Тий. Тэгээ одоо ахтай андаад одоо чин сэтгэлээс сэтгэлийн өгөө. За энэ ах өвчөөртөө одоо өнөөдөр ингээд түмэн олноо цуглуулад ингээд сайхан наадам хийгээд ахтуу хамт найз нөхөд суугаад нутгийн иргэд цуглуулад өнөөдөр үнэхээр сайхан наадам хийлээ. Тэгээд ах өвчөөртөө үнэхээр баярлж байна. Тэгээд цаашдын амьдралд сайн сайхнаа хүсээрэй. Өшөө эрүүл байж ихийг бүтээгээрэй гэж ярив да. Тэгээд өөрөө ч үед бас өнөөдөр ахыхаа энэ медаль наадам дээр бас нэр хүндтэй шагналсан одоо сумын аврах малчин юм их цолны эзэн боллоо. Тэгээд танд бас сайн сайхны хүсэн өрөө тэгээ одоо цааш ахыхаа цолыг авахын өрөөлийг өгөө. За баярлалаа. Тэр өрөөл баташгүй. Өнөөдөр Монгол Улсын аврах малчин юм их алдар хүндтэй цолны эзэн болоод одоо медаль наадмаа хийгээд өргөн олон түмнийг одоо сайхан баярлуулад Дэнж хотод сайхан наадж байгаа Монгол Улсын аврах малчин төв жаргал ахтайгаа тав бүхнийг уулзуулж байна. Ингээд баяр наадмын сэтгэлдээ хуваалцсан уу. За баярлалаа. Мисэн наадмчин олондоо одоо төрөлсөтөн найз нөхөд ахын дүүс нутгийн зан олон бүгдэнд баярлалаа. Дэнж хотод сайхан наадлаа. Тэгээд одоо төв жаргал ахтай мөнгөтэй ихчтэй одоо цаашаастайг нь ажил үйлсэд өндрөөс өндөр амжилтыг хүсээрэй. Тэгээд цаашдаа бас хөдөлмөрийн баатар болохын өрөөл өргөё. За баярлалаа. Тэр ирүүл баатарч болтугай. Та бүхэндээ ирүүл сайн сайхан бүнийг хүсье. Өндөр дэнж дээрэн өргөн олон түмнэн цуглуулад медаль наадман өндөр түвшин зохион байгуулсан Нямбуугийн төв жаргал Бямбжуугийн мөнх туяа нартан ажил үйлсэд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөгөөд Монгол Улсын хошоо авраг малчин болохын өлзийтэй сайхан өрөөлийг өргөн дэвшүүлье.